За сайн уу манайхаа. За өнөөдөр болохоор би Японоос юу авснаа та хэдэд харуулъя. Гэхдээ бүгдийг нь биш. Ерөнхийдөө бол гол юм да. Би болохоор өөрөө Италид амьдардаг. Японд болохоор өмнө 6-7 жил амьдарч байсан. Тэгээ сая болохоор Японд руу би аяллаар явчаад ирсэн байхгүй юу. Тэгээ ингээ өөртөө хэрэгтэй юмудаа би авчаад ирсэн юм аа. Тэгээ хувцас хонор бол ер нь бол юрдээс аваагүй. Хувцас хонор бол юрдээс аваагүй. Дандаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд авсан байгаа. За Италид болохоор гоо сайхны бүтээгдэхүүн амир үнэтэй гэдэгтэй. Үнэтэй тэгсэн мөртлөө чанар надад бүр Японы хаан хүрхгүй юм шиг санагдаад идэг байхгүй. Эсвэл би Японы юм хэрэглээд өөрөө сурцсан юм уу? Эсвэл би Италийн гоё юм олж хэрэглэж чаддгүй юм уу? Тийм асуудал байгаад идэг. Тийм болохоор иймэрхүү зүйлүүд би бүр зарим Японоос Итали руу бүр чирч ирсэн манайхаа. Тэгээ зөндөө ерөнхийдөө том авартай юмнууд байгаа. Тэр том авартай юмнуудыг би ерөөсөө авчирсангүй. Одоо жишээ нь Tsubaki-гийн том шампунууд, за тэнгуүтэй биеийн савн 2 ширхгийг авчирсан. Хүмүүд би авчирсан заяа. За тэрийг бол хийшээ би оруулаагүй байгаа. Гэтэ та ерөнхийдөө юу оруулснаа, юу авчирснаа танд харуулъя. Үсний бүтээгдэхүүнээс хэрэглэе. За үсний бүтээгдэхүүн гэх юм бол Италиас үсний бүтээгдэхүүн би олж чаддгүй мó. Бүр Италийн үсний бүтээгдэхүүн надад бүр огт таалагддаггүй. Тэгсэн мангар үнэтэй манайхаа. Тэгэхээр Японоос би юу авсан бэ гэхээр энараа үсний мист, милк, тэнгуүтэй ичэн дахиад нэг юм аа би тэр сая нотмол хаан авчирсангүй үсний hair mask байгаа. Үсний маск. Тэгээ энэ гурав ингээ сетэрээ донкид ингээд сетэрээ донкид 3000 yen-ээр зарагдчихсан байхгүй юу? 3000 yen ч одоо манай Монгол мөнгөөр бол 70-80 мянган төгрөг юм уу? 70-80 мянган төгрөгөөр нэг сет юм те ийм 3 сет үсний 3 сет бүтээгдэхүүнийг аавна гэж бол Италид бол байхгүй. Тэгээд ажгүй аавна гэхээр тэгэхээр би яс энийг TikTok-оор маш их харж байсан болохоор гоё юм болов гэж бодоод найдаад авсан. За одоо бол хэрэглэж байгаа hair mask-ийг үсний кондишнерийн хооронд хэрэглээд за тийм гоота үсээ жоохон чигтэй байгаа дээр нь энэ мистэй цацаад энэ мистэй цацангуудаа артлаас нь энэ hair milk төрхт юм билээ. Тэгээ надад бол яхав дээл санагдсан. Ер нь бол бүр амар тийм онцгойрсон байхгүй. Гэтэ байхгүй гэсэн бол байсан юм дээр юм шиг санагдсан. Би өнөөдөр ингээ хэрэгэлсэн байгаа. Тэгээ бүр амар гоё юм бол одоохондоо хараагүй л байна. Тэгээ би энэ бол нэг 10-аас 7.5 оноо л өгнө. За дараагийнх нь миний үсний бүтээгдэхүүн гэвэл ийм үсний тос байна. За энэ үсний тос болохоор би яагаад авсан бэ гэхээр анхны очисон өдөр манай нэг дүү байдаг байхгүй одоо төрсөн дүүгээс ялгаагүй үеэл дүү байдیں۔ 17-18 настай Японд бүр барилж төрөөд тэнцээ ингээд Япон шиг болсон. Тэгээд манай дүү харин дэлгүүр орчоод энийг бариад аваад хэрэглээд байсан байхгүй. Тэгэхээр би энэ юу юм гэсэн чинь манай найз харин хэрэглэдэг юм а тэгээд айгуу гоё үнэртэй болохоор ингээд надад хэлсэн байхгүй. Тэгэхээр би юу ямар гоё юм ингээд тэгээд би өөрөө бас үнэрлээд үтсэн чинь амар гоё үнэртэй бас хэрэглэхгүй барж энийг хэрэглэсэн ч зүгээр байрын бүр үнэхээр хөөрхөн үнэртэй мөлтлөө энэ хүсэндээ төрсөн чинь нэрнгэсэн гоё юу болгоод байна. Зөөлхөн болгоод байна. Тэгээ надаа энэ бүр айгүй таалагдаад тэгээ одоо ингээд авсан байгаа. Тэгээд надад айгүй таалагдж байгаа 10-аас 8.5-ыг бол би өгнө. За дараагийнх нь үсний бүтээгдэхүүн энэ байна. За энийг болохоор одоо японочууд юм жижигхэн үснүүдэд дарах гэж Японочууд юм жижигхэн baby hair гэж ярьдаг шүү дээ. Юм жижигхэн үснүүдэд дарах гэж ийм юм хэрэгэлдэг. Бас ийм юм хэрэгэлдэг те. Ийм юм хэрэгэлдэг. За би болохоор энийг сая очихдаа авсан. Нэг ингээ онгойлгож байгаа. Тэгээ үснийх нь сүрвэрэд байгаа хэсгийг нь дардаг. Эсвэл би болохоор үсээ ингээ шууж бодог та. Тэгэж баахта энүүгээр би бичиж гэж утсан байхгүй юу? Тэгээд би ингээд гүлчилж гэж багт энийг хэрэгсэн чинь надад бол тийм амар үсийг маань ингээд дараад байгаа санагдаагүй буцаж ингэж гарч ирээд байсан. Тэгээд гүлчилж гэж байхад бол энэ бол яахав дээл юм бэлээ. Уул нь хэрэглэхэд айгүй амар юм бэлээ. Тэнгүүтээ мангар зөөлхөн бүтцтэй юм бэлээ. Тийм хатуу биш тий. Үс нь хэрэглэсний дараа үсийг ингээд хатуу болгоод авахгүй. Уул нь тэр нь ажгүй юм бэлээ. Гэхдээ яг гүлчилж гэж байхад бол энэ хэрэггүй юм бэлээ. Харин гүлчилж гэж байхад ийм стик болгоо юм бэлээ. Энэ стик болгоо юм бэлээ. Айгүй гоё үнэртэй. Тэнгүүтээ энэ ингээд онгойлгохоор ийм болохоор яг ингээ үсэн дээр үсний ингээ ширхгийг яг ингэж авч таарад тэгээ ийм эмэгцэгцтэй болгодог үсийг ч гэсэн. Тэнгуут үсийг бас маш сайн дардаг. Тэнгуут бүр амар гоё үнэтэй манайхан үснээс айгүй гоё үнэтэй. За энийг авсан энэ бол бас айгүй гоё юм билээ. Би нэг бичлэг оруулж ирсэн байхгүй юу? Facebook дээрээ бас миний Япон хэл заадаг Instagram дээр байгаа. Одоо Японд ирээд юу авах вэ гэх нэг тийм бичлэг оруулж ирсэн. Хэрвээ та хэд тэр бичлэгийг үзчихэд тийм бол эдний өнүүд ерөнхийдөө толбичсан байгаа шүү. За одоо бол үнийг нь яг сайн санахгүй байна. За цаашаа явах юм бол усны бүтээгдэхүүн гэдэг ерөнхийдөө дуусч байгаа. Шампунь бол авсан гэдгээ би хэлсэн тийм ээ. За одоо хэдүүлээ нүүрний бүтээгдэхүүн рүү орох юм бол би нүүрний саванг айгүй олон жил хэрэглэж байна. Энийг би бүр Итали ихтэй 3, 4, 5-аар навьж шийддэг. За энэ болохоор
Үнийн хувьд айгүй боломжтой нэг 25-аас 30 мянган төгрөг байгаа байх. За тэгэнгუутаа ямар ч үнэр байхгүй. Тэг ингээд угаахаар хөөсрүүлэхээр маш сайн хөөсөрдөг. Ээл нэг тийм гоё энгийн сав. Тэ миний арч нь өөрөө жоохон тийм эмзэг арьс ахгүй юу. Тэгэхээр юм энгийн савгаар угаах нь надад зүгээр эдийн. Тэгэхгүй бол янз бүрийн савгаар угаахаар миний арьс нь бас жоохон гарах гэдэг байхгүй юу. Тэгээ янз бүр үнэр танар байхгүй маш сайн хөөсөрдөг. Угаасны дараа яг ингээд нүүр маань сайн угаагдсан юм шиг тийм мэдрэмж бол авдаг байгаа. Тэгээ энэ скин лавч бас Японд байдаг шүү дээ. Монголд байдаг шүү дээ, тийм ээ. Тийм болохоор бас Монголоос авах боломжтой шүү. За дараагийнх нь болохоор нүүртэй холбоотой бас ийм тосон угаагч байна. За энэ тосон угаагч шаранд бол Монголд амар алдартай тий. Япондоос амар алдартай тий. Шар өнгөтэй юм тосон. Яс энэ бүр үнэхээр дуртай. Үнийн хувьд маш боломжийн. Бас нэг 25-30 мянган төгрөгийн хооронд байгаа. Тэнгуутаа будгийг маш сайн задалдаг. Нүдний будгийг хүртэл маш сайн задалдаг. Ингээ нүрээ угаасны дараа яг ингэ бас цэвэрлэгдсэн юм шиг мэдрэмж авдаг. Янз бүрийн үнэр байхгүй, зөөлхөн, тэсэн мөрчлөө үйлчлэгээ сайтай. Ийм клинсинг ойл бол үнэхээр гоё шүү. Тэгэхээр та хэдвэрээ сонирхож байвал энийг аваарай. Бас Монголд маш их зарагддаг тий. Ингээ айгүй боломжийн үнэтэй. Ингээд л нэг 30-50 мянган төгрөг гэхээр боломжтой байгаа зү. Солонгос бүтээгдэхүүн чинь ингээл нэг гэхтэл бараг 40-50 мянган төгрөг байдаг шүү дээ. За дараагийнх нь нүрийн бүтээгдэхүүн гэх юм бол юм гуйжуулагч байна. За би ийм солонгос гуйжуулагч бол аваагүй. Тэгээд Японыхыг авсан байгаа. Би энийг өмнө Японд тахта хэрэглэдэг байсан байхгүй юу? Тэгээ надаа яахав дэжгүй санагдсан. Тэгээ дахиад би ийм зөөлхөн бас ингээд арьсаа үрхээр ингээд ширхэгтэй ингээд үрэгдээд яг миний арьсыг гуйжуулаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд Японы өмнөд юу нэг чанартай байдаг болохоор би итгээд дахиад энийг авсан байгаа. За энэ доноо хэлэх юм бол би энийг 10-аас 7-аар нэг тавлах юм. Амар сайн биш гэхдээ оргуугээс байсан дээр арьсаа гуйжуулахгүй бол Италид байхаар юм арьс гуйжуулагч авъя гэх амар сонин үнэр танартай тэгснэ мангар үнэтэй байдаг байхгүй. Тийм болохоор энэ бол маш гоё зөөлхөн. За дараагийнх нь болохоор нүүртэй холбоотой гэвэл мист байна. За би нүрээ бодсныхаа дараа нүрийн будгийг тогтоохын тулд мист авъя гэж айгүй удаан бодсон. Тэгээд яг юу авах вэ гэд сайн мэдэхгүй үнэтэй брэнд юм авъя гэхээр арай үнэтэй болчиход. Тэгээд Японд очихдоо харин TikTok ухаж угсан чинь хүмүүс энийг айгүй сайн гэд бичсэн байсан. Бас айгүй энэ дэлгүүрүүд дээр байд юм бэлээ. Тэгээд энийг авсан энэ бас нэг 25-аас 30 мянган төгрөгийн хооронд байх. Энийг бол би нэг козе гэж шамалуу козе гэдэг брэнд. Тэгээд би энийг авсан. Тэгээд ганц 2 удаа хэрэглэж үзсэн дээ надад бол нэг айхтар сайн юм бол санагдаагүй. Гэхдээ сайн мэдэхгүй л. Ганц 2 удаа л хэрэглэсэн. Тэгээ сайн үг нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг 10-аас 6 оноо өгнө. За дараагийнх нь болохоор жижиг сажиг кремүүд энэ манайхаа жижиг сажиг. За энэ дээр болохоор юу байгаа юм бэ гэхлээр жишээ нь миний ингээд нүдний доогоор хөхрөөд байдаг байхгүй юу? Би ч Японы хэл заадаг шүү дээ. Тэгээд Японы хэл ерөнхийд тархичтандаа ажиллана. Би ч компьютерийн арт маш удаан суун тийм ээ маш ядардаг. Тийм болохоор одоо миний нүдний доогоор ингээд хөхөрсөн байт юм болов уу гэж би боддог байхгүй юу? Тэгээд айгүй хөхөрсөлттэй миний нүд. Тийм болохоор сая Японд авч байхдаа дэлгүүрсэжсэн чи харин нүдний доогоорох байгаа хөхөрлөлтийг байхгүй болгодог. Айгүй тийм орлуулалт сайтай бүтээгдэхүүн гэдэг хэсэг дээр энэ бүтээгдэхүүн байжсэн байхгүй юу? Тэгээд би үнэн ч гэсэн боломжийн нэг 1500 байлуу 1500 yen гэдэг чинь одоо манай 30-аас 35 мянган хооронд. Тэгээд би энийг авсан. Тэгээ одоо бол хэрэглээд нэг 2-7 хоног 3-7 хоног болж байна. Надад бол анзаарчихсан юм одоохондоо алга мэдхгүй эсвэл би өөр анзаарахгүй байж магадгүй. Надад бол яхав дээл санагдсан. Тэгэхээр нэг 10-аас 5 өгнө энэ. За дараагийнх нь болохоор им сормос ургуулагч байна манайхаа. Миний сормос чинь их амар урт биш ахгүй юу? Миний сормос чинь их айгүй урт биш. Тэгээд би нөө Филиппинд сурч байсан шүү дээ. Филиппинд сурч байсан чинь манай нэг Японез анх уулзсан чинь амар гоё урт сормостой. Би тэгээд чиний сормос чинь ямар гоё ингэ тэгсэн чинь би харин тий ийм юм хэрэгэлдэв юм аа гэнгүүт надад ийм сормос ургуулагч надад зураг үзүүлчихсэн байхгүй юу. Тэгээд тэрийг харсан чинь Америкийнх тэнгуутаа 10 мянгаас ч их байсан. Бодлчонд 15 мянган yen ч лөө. Тийм амар үнэтэй. Тэгээд би за тийм үү ямар гоё үнэтэй юм аа гэж орхисон байсан. Тэгээд сая Донкид явж байгаад энэ сормос ургуулагч гэдэг 4 сарын хэрэглээгээд эндээ байжсэн байхгүй. Тэгээ би угаасаа сормос ургуулмаар л байсан. Тэ нэг юм хэрэглэж үзээ. Яг л тэр охины шиг гоё урт болгочмоор байсан. Тэгээ би за энийг авчий да 4 сарын хэрэглээ юм байна. Би угаасаа л олон жилийн турш энийг амаар байсан юм чинь авчий да үнтэй ч гэсэн хамаагүй гэх. Тэгээд энэ 4 сарын хэрэглээ 1000 yen бичсэн. Тэгэхээр нэг 230 мянган төгрөгөөр би ийм сормос ургуулагч авсан. Манай хаа одоохондоо
Бол мэдгэцэн юм алга би нэг одоо 3 сар ашиглаж байна. Одоохондоо л нэг мэдэгдэл амар гоо урт болсон юм маань хаалгаа гэхдээ урт бол хилний Instagram-аас солонгосоо энэ солонгосоо орчин бүр угсаа айгүй алдартай шүү дээ тий. Энийг манай Монгол татсан чинь манай гэрийнхэн хэрэглэжсэн байхгүй юу. Тэгээ би хэрэглэсэн чинь бүр амар гоё. Тэгээ зорин бас Японоос авсан. Энийг хэрэглэсний дараа болохоор ингээм амнаас муухай нүнэж төггүй тэгэнгуутаа ингээд яг юм ам цэвэрлэгдэж байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг. Ингээ угаахаар бүр ингээ дараа угаасны дараа хилээ ингээ шүдэрээ ингээ үзэнгүүт ингээ аймаг цэвэрхэн мэдрэмж одоо ч гэсэн стил цэвэрхэн мэдрэмжтэй байсан л тийм. Тэгэнгуутаа энэ нөгөө нэг цайруулагчтай байхгүй юу. Тэгэхээр миний шүтээс ингээ амар гоо цайрж байгаа юм шиг бол санагдаж байгаа. Би кофе уудаг байсан. Одоохондоо уухгүй байгаа л та. Кофе уудаг байсан. Тэгэхээр нийлээ шаралцсан юм шиг бол надад санагдаад байсан чинь энийг хэрэглэсэн чинь нэрнгээсээ цагаан болж байгаа юм шиг бол санагдаж байгаа шүү манайхаа. Тэгээ энэ аюу гоё юм билээ. Би энд 10-аас 10 оноо өгнө. Гэхдээ яг нэг сул тал нь ингээ угаахаар юм усан. Тэгээ ингээд усан болохоор ингээ гарах гэдэг юм билээ. Тэр нь жоохон тэмжгүй. Тэгээ бусдаар болохгүй. Come make гэж уушдаг бах тэ энийг. Come make гэж уушдаг баха. За буруу чи бол sorry. За би энийг миний хэрэглэхгүйсэн маань хитрхи хямдхан. Тэгээ хямдхан болохоор надаа нэг сайн үйлчлэгтэй биш нэг шиг санагддаг байсан байхгүй Японд ахта. Тэгээд ялцчихгүй энэ бас айгуу вайрал юм байлээ. Тэгээд энийг бас хэрэглэж үзмээр санагдаад тэгээд яг миний хэрэгтэй юмнууд дандаа хэрэглэдэг юмнууд байгаа байхгүй юу. Нэг нь болохоор би ингээд сормоснуудынхаа дундуур нь ингэж дурдаг бор харанда нэг нь болохоор ийм контур. Тэгээд контур нь бор контур. Тэгээд бортой ийм тод гүн бор биш. Ийм завсрын өнгийн бор. Одоо би ингээд нүрэ бодсон баг. Одоо тийм завсрын бор айгуу цогтөг байхгүй юу. За тэгээд энийг авсан нэг бор харандааг нь хэрэглэсэн чинь амар хурдан дууссан. Тэгээд миний өөрийн хэрэглэгээр имэйл гэдэг брэнд их байдаг баха. Тэрний бор харандаа ахгүй. Тэр бол надад амар гоё байдаг. Энэ болохоор хэрэглэсэн чинь надад зөөлхөн биш, хитрхи нарийнхан нэг ингээ эргүүлээд гаргачвал тий буцаж орохгүй гэсэн нэг юм төсөл талууд надад бол энийг таалагдаагүй. Би энийг барьж 2-7 хоног л хэрэглэсэн. 2-7 хоног хэрэглэсэн. За би энэ доног юм бол нэг 10-аас 5.5 тэрийг 6 мөрхаг өгнө. Энэ контур нь бол гоё юм бэлээ. Өнгөн ч гэсэн гоё, гарч байгаа ч гэсэн гоё, айгүй нарийнхан үзүүртэй бас хямдхан манайхаа. Энэ гоё нэг юм гоё юм айгүй хямдхан байхгүй юу? Маш хямдхан. Хямдхан гэдэг нэг 23 мянгаас доошоо. Нэг нь 23 мянгаас доошоо. Тийм үнэтэй байсан. За дараагийнх нь болохоор би ийм highlight авсан. Тийм дайггүй highlight би амар байсан. Нэг яг дуусчихсан. Тэгээ би жоохон дайггүй брендийн үнэтэй highlight авчт юм уу? Нэг хэрэглэхдээ угаасаа олон бүр амар удаа хэрэглэв. Би чинь сая дуусч байгаа highlight-аар ихтэл 5-6 жил хэрэглэсэн даа манайхаа. Тэгэхээр хийж байгаа юм чинь барьж өөр highlight үнэтэй авсан ч гэсэн айгүй олон жил хэрэгтэй юм чинь гэж бодоод highlight хайсан үзсэн чинь судлаад үзсэн чинь Season-ийн highlight номер 1. Энэ highlight-ыг хүмүүс бүр амар гоё гэж бичсэн байсан. Бас амар хямдхан юм билээ. 600 yen гэлүү. Тэгээд 15 мянган төгрөг гээд. Нэг чинь бүр амар удаа хэрэглэж шүү дээ. Тэгээд нэрэл ингээд түрхэхээр айгүй дэжгүй юм билээ. Дэжгүй. Яг дэжгүй юм билээ. Тэгээд надаа одоо л түрхсэн байх байгаад одоо харагдаж байна. Тэгээд энийг авсан. За тэгээд ерөнхийдөө бол би Японоос маш их юм гоо сайхны бүтээгдэхүүнүүд авчирсан. Тэгээд Японы бүтээгдэхүүнүүд үнэнд боломжийн мөртлөө маш чанартай байдаг. Би бүр Японыхаа тэрнэл маш их тэрийг маш их сансан байлээ. Тэгээд хэрвээ та нар намайг Япон, Италид хоёр сурахын ялгааг нь яриулмаар байвал доор комент үлдээгээрэй. Эсвэл Японд амьдарч агаад буцаж Италид ирээд Италиасаа дахиад Япон явсан чинь надад ямар мэдрэмж төрсөн бэ гэдгийг яриулмаар байвал бас комент бичиж болно шүү. За тэгээ миний Instagram хаяг энэ нь би Японы хэл заадаг манай community-тэй Японы хэлний community гэдэг дотор нь одоо янз бүрийн үнэгүй хичээлүүд Японы хүнтэй ярьдаг ярианы хичээл хүртэл байгаа. Тэгээ бүх материал энэ ингээд дотор нь орохоор үнэгүй юмуд айгүйх байгаа. Хэрвээ та Японы сурахыг хүсч байвал манай community-д нэгдэж болно. Надтай лайваар миний хичээл суугаад бас явж болно. Тэгэхээр манайхаа би чадвал бичлэгээ давтамж сайтаа оруулж байна. Тэгээ баярлалаа.